1975 онд халдвартын тасаг бол анх үүсгэн байгуулсан. Манай халдвартын засаг бол 5 ортой анхны эмч нь Цэнт Авиш гэж эмч байсан. 76 оны сүүлээр тусдаа бие даасан нэг барак байшинд 30 ажилчинтай ажил үйлчилгээгээ явуулж ирсэн. 82 онд одоо энэ нэгдсэн эмнэлгийн байр ашиглалтанд ороход манай тасаг халдвартын зориултын бүтэн боксонд ороод биений амжилт тасгийг эрхлэгч хийжсэн. Ер нь бол одоо жилээс жилд одоо ангаах ухаан, ариулыг хамгаалах одоо систем одоо хөгжиж байна. Энтэй зэрэгцээд одоо бол халдварт одоо өвчнөр өвцөн ээжнэр бол шаардлага хангасан төрх өрөөнд одоо төрж байна. За мөн одоо ковид цар тахал болон бусад одоо хөл хоригд өвчний үед олон хоногор одоо ажилчид тусгаарлагдах үед дур хамгааллын дэглэмд нийцсэн энэ аятай тухтай нөхцөлийг бүрдүүлж олон хоногор одоо байрлахад боломжийн тийм амар хүрээтэй болсон байгаа. Ер нь бол одоо өвчнийхөө үүсгчид тохирсон дэглэмийг одоо баримтлан ажилтдаг 4 янзын одоо бокс байна. Гидсний халдвар, амьсгалын зам, одоо арсэлтаар дамжих эдгээр гэх мэтчлэн одоо ийм боксууд одоо ажилтдаг. Эмчилгээний хувьд ч гэсэн сүүлийн үеэ яг л одоо стандартын шаардлагад нийцсэн одоо энэ тарианууд вирусын эсрэг бэлтгэлүүд амьсгалын аппаратнаас ихсүүлэл яг л одоо төв сэхэнтэйгээ ижилхэн үйл ажиллагаа явуулахад одоо чөлөөтэй өөрөөтэй болсон.